Өнөөдөр Монгол улсад их сургуулаа төгсөөд дөнгөж ажилд орсон залуу сар бүр 600 мянга гаруй төгрөгийн алдагдaltaй амьдарч байна. Залуучуудын авч буй гарааны цалин амжиргааны наан захын зардлынх нь дөнгөж 50 гаруй хувийг нөхж байгаа юм. Ийм нөхцөлд залуучууд хөдөлмөрөөр хуримтлал үүсгэж өөрийн гэсэн байр орон сууцтай болох нь туулайг яст мэлхийгээр хөөхтөө адил байна. Үндэсний статистикийн орооноос гаргасан судалгаагаар манай улсын дундаж цалин 2 сая 600 мянган төгрөг. Гэвч хөдөлмөрийн зах зээл дээр шинээр гарч буй залуусын гарааны цалин 1 сая 200 мянгаас сая 500 мянган төгрөгийн хооронд хэлбэлцэж байна. Тэгвэл 1 сая 300 мянган төгрөгийн цалинтай ажилтны зарлагыг дундаж тооцооллоор авч үзье. Цалингаас нийгмийн даатгалын шимтгэлд 149,500, хувь хүний орлогын албан татварт хөнгөлөлт тооцсны дараах дүнгээр 99,050 төгрөг төлж гар дээрээ 1 сая 51,450 төгрөг авахар байна. Үүнээс нэн төрөнд түрээсийн төлбөрт 900 мянган төгрөг гэж тооцоолъё. Гэхдээ энэ нь хотын зах эсвэл дундаж хажуу үрээ төрөөслөх боломжит мөнгөнд үе юм. Хоол хүнсэнд 500 мянга, унаа тээвэрт 120 мянга, ус дулаан, цахилгаан зэрэг хэрэглээнд багадаа 100 мянган төгрөг. Ариун цэвэр угаалгын нутаг зэрэг ахуйн хэрэглээний зардалд 80 мянган төгрөг гэвэл нийт зардал 1 сая 700 мянга болж байна. Эцсийн дүндээ орлого 1 сая 51,450 байгаа ч зарлага сая 700 мянга болж байгаа тул түүний алдагдал хасах 648,550 төгрөг байна. Энэхүү хасах зөрүүг нөхөхийн тулд залуус 30 нас хүртлийн аав ээжтэйг амьдрах, эсвэл илүү боломжтой хин нэгнээс сар бүр татаас авах, эсвэл зээл авахаас өөр аргагүйд хүрдэг. Гэвч өмнөх тооцоололд шинэ хувцас, эм тариа, гинтийн зардал, соёл амралтын бусад зардлыг огт тооцоогүй гэдгийг сануулъя. Нэг өгүүлбэрээр хэлбэл Монголд залуучууд хөдөлмөрөөрөө хуримтлал үүсгэж өөрийн гэсэн орон сууцтай болох нь туулайг яст мэлхийгээр хөөхтэй адил байна. Цуглуулах гэхээр ер нь бол төсөвт хүрдгүй маа. Ер нь бол яг цуглуулъя гэж ер нь боддог. Тэгээ жоохон цуглуулж ийстэ тэгэл хэрэгцээтэй юм байна. Тэгэл хаваал цуцлал боломж ерөөсө бүрддэг байхгүй юу? Ажлынхасаа дахиж гадуур ажил хийх ч юм уу тийм байж ижил ер нь орно. Яг мөн чигрөөрөө бүх юмыг ажил хийгээд олно гэдэг бол хэцүү шүү дээ. Ер нь Монголд байрны үн агин үнэтэй. Ер нь бууж исэн тохиол баг байхгүй, байнга л өсдөг шүү дээ. Өөрсдөө хөдөлмөрлөлөөд ер нь бол олно гэдэг чинь баг тэгээ доотлолт тэгэл 10 20 жил шүү дээ. Тэгээ цалин ч юм уу. Одоо л бид хоёрын хувьд гэх юм бол одоо баруун ингээ 6-7 жил болж байгаа гэхдээ тэгээ байрт олж чадаагүй л байна. Жилээс жилд л чанга болж байна. Хувиа бизнес хийх, ажил хийх нь чанга байна. Татвар шимтгэл айгүй өндөр байна. 30% татвартай өгч гэж цалингах тий. Тэгэхээр өнөөгийн залуучууд бол энэ гадагшаа гараа л гэсэн бодол айгүй их байна. Та яаж вэ? Би ч одоохондоо ингээд 4 хүүхэдтэй учраас эндээ яг ажил амьдралаа зохицуулаад байна та. Нэгээс нөгөөд тэгэл буцаал хоосон. Тэгээд тэр хоорондоо тэгэл өстө нөгөө урт тормоог аваад тавирмаа нөхөл явж шээ. Цалин өндөр байх юм бол мэдээж хүн болгон ажиллах сонирхолтой байна. Гэтэл одоогийн нөхцөл байдал дээр ялангуяа залуучуудын цалин маань бас нэлээд бага. Ялангуяа улсын дундаж цалингаас бол залуучуудын цалин маань бага байгаа учраас тэр нь эргээд амжиргааны нөхцөл байдалтай хүрэхгүй. За тэгээд инфляцийн түвшин өндөр байгаас шалтгаалаад жил болгон ялангуяа тогтмол цалинтай байгаа залуучуудын хувьд амжиргаа нь илүү муудах ч гэдэм үү те өсөхгүй байх ийм нөхцөл байдлууд ажиглагдж байгаа. Хэрвээ залуу хүн сар бүр бүсээ чангалж 1 сая төгрөг тогтмол банкны хадгаламжинд хийж жилийн 12% хүүтэй өсгөнө гэж тооцоолбол жилд 12.8 сая төгрөг, 5 жилд 82.5 сая төгрөг, 10 жилд 232.3 сая төгрөг цуглуулна. Гэвч энэ нь маш олон хэрвээр тогтож буй үзүүлэлт. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд байрны үн 10 жилийн турш өсөхгүй байх. Цалин инфляциас давж өсөх 10 жилийн турш нэг ч сар тасалталгүй хуримтлуулж өөр том зардал гаргахгүй байх хэрэгтэй болно. Мөн бодит байдал дээр орон сууцны үн жилд дунджаар 8-аас 10% өсөж байгааг тооцвол 10 жилийн дараа өнөөдрийн 200 сая төгрөгийн байр 400-аас 500 сая төгрөг болох магадлалтай. Тэгвэл залуус бие дан эсвэл тогтсон ажлын байрны хажуугаар өөрийн бизнесийг эхлүүлэх боломжтой юу гэвэл тийм. Гэвч бизнес эхлүүлэх нь зах зээлийн судалгаа, шахалт, татвар шимтгэлийн дарамт, нөгөө дээгүүр санхүү тайлангийн мэдлэггүй зэрэг олон шалтгаанаар дийлэнх тохиолдолд үйл ажиллагаагаа зогсоох эрсдлийг дагуулдаг.
Манай улсын хувьд бол ер нь бол энэ чиглэлийн бодлогод байгаа боловч тэр нь яг бодит байдал дээр одоо залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр бол бүрэн бүтэн бол үйлчилж чадахгүй байна. Тэгэхээр ер нь бол энэс холбоолоод аваад үзэх юм бол ер нь залуучууд бас ажил эрхлэе гэсэн ч эрхлэх боломжгүй байх нөхцөл үүддэг. Эсвэл одоо байжилж байгаа байдал нь амжиргааны нөхцөл байдлыг хангахгүй учраас гадагшаа явах гэдэг ийм нөхцөл байдал руу орчод байгаа. Тийм болохоор илүү залуучуудыг илүү төлхөө болгох гэсэн ялангуяа одоо сүүлийн үед бол стартап компаниуд шийдэж ингэж байж байгаа тийм эдгээрийг үүсгэх өөрсдөө бизнес хийх боломжийг нь нэмэгдүүлж өгөх залуучуудад энэ чиглэлийн сургалтуудыг эрхлэн юу байх одоо орж явах гэдэг иймэрхүү чиглэл рүү илүү төлхөө явал залуучууд заавал улсаас ажлын байр нэхэд байхгүй өөрөө өөрсдөө хөдөлмөр эрхлээд өөрөө өөрсдөө бизнес эрхлээд өөрөө өөрсдийнхөө амжиргааг болгоод явчих ийм нөхцөл байдал бол үүснэ гэж бодож байна. Хөдөлмөрл хичээ амжилтад хүр гэдэг үгс боддоор хэрэгжихэд Монголын залуусын өмнө шийдлээ хүлээсэн асуудлууд нээлттэй хിവэр үлдэж байна. Тиймээс оновчтой, судалгаатай бодлого хэрэгтэй байгаа юм а.